Ерөнхий ивент итгэгч хөвөн зөөлн таатай мэдрэмж Kotex. Нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгч хайр халамж эрүүл энхээр ертөнцийг дүүргийн Splat брэнд. Ивент итгэгч Монгол сүгээр дэлхийг ундаална Сүү хувьцаат компани. Ивент итгэгч Color Your Life Trinawa брэнд. Зөв. Энэ дээр дарч. Оо, айлтайхан өшөглөөч. Зөв. Таны зөвөө. Хөөе чи. Болохгүй мó? Гээгүй. Хөөе цэцээ. Яахан. Хөөе цэцээ. Хөөе цэцээ. Яачаад байгаа юм бэ? Энэ охин чи яац юм? Яахан. Яагаад ч юм уу сууд байна? Ямар нэгэн бас юм уу? Надаа асуудал гараагүй. Та нар зүгээр өөрсдөө нэг зурагтаа үз. Би зүгээр чимээгүй юмар байна. Ой, гол! Эли мишил миний хавтаг саадгүй. Насар. За, цэцээ. Яач вэ? Чиндээ аавд бас. Яа, өөрөө хийгээд өгөөч. Жаахан юм байж ич. Бити намайг жаахан гэдээ. Цас. Мэ. За баярлалаа минь. Али аав нь үсэ. Яа, цаваарсан юм бэ. Сайн доктор. За, Мишель цэцэн бэлэг хоёрын галтайгоор тавтай барил. Тавтай барил. За, одоо бит хоёр болохоор шейк хийх гэж байна. Тэгээд шейкний материал нь юу байгаа л үсттэй. Банана. За, аль юм. Тэгээд паравито йогурт. Аха. Тэгээд сүү. Супер сүү орно. За, тэгэхээр сайн өгдөг. Харин тий сайн уу? Хоёрыг мартчих. Хоёрын галтгаа өнөөдөр бит хоёрыг ямар шейкээр дайлах гэж байна да? Спешиал. Би нөгөө юм дандаа марлагаар шейк хэлгүүлсээр хагаад өөр хүн хийн гэсэн чи жоохон итгэл дурддаггүй. Тэрээс өөрөө ингэ суусан ч бас сонирхол юм бит. Хурдан. Чин тийм гарах. Манайх чинь жоохон хурдан гэдгээр алдтай галтаагаа л та. Гол нь хурдан, ураа үг нь хамтдаа хурдан гэж байна. Тийм штэ. Хоёр нэгс анхаарч. Би чам руу анхаарч байна. Энэ йогурт заяа. Ингээ өөрөө ингээд амар их жимсээр баялагч гисэн. Энэ охтын жор учраас дээрэс нь дахиж жимс нэмж байгаа. Болцсон шүү. Тэгэж хүлээж бити хараад ил да та хоёр. Сандчлаа ёо явчихсан. Ямар зү? Энийг бити хасаарэ. Тэг хийч. Би Харин. За. Асгаа. Тэр яг хэлгийн оронд. Ингээл марлаа хийхгүй байгаа болохоор л нэг л. Өөе хийгээд болоод юм шүү дээ. Гол нь амт нь гоё байх. Харин тийм аа. Ихтэй үнэхээр бас шүүслэг байх баха. Juicy. Одоо марлаа шиг амар атмаа хийж үзүүлэхгүй би. Шууд ингээ. Харин тийм. За сайн огтоо нэвтрүүлэгтээ хамтаага үзэгчдээ баярлалаа. Бид бүхний эхний си즌 дуусгаад тун төхөд байна. За тэгээд энэ олон дугаарын турш бидтэй хамт байсаар байх ах эгч нартай юун түрүүнд баярлалаа гэж хэлмээр байна. Маш олон брэндүүд бид бүхтэй хамтарч байгаа. За тэгээд энэ дундаасаа яг энэ удаа онцолж хэлэх нь Kotex брэндийг охтуудаа бас санал болгож байна. Яагаад тэгэхээр энэ нь шөнийн турш та бүхэнд яг ийм 5 дахьтай аюулгүй мэдрэмжийн өгнө 42 см хурдтай байдаг учраас хайлахгүй бас ийм харшил өгөхгүй гэдгээрээ онцгой брэнд байдаг шүү. Марлаг дурсан дээр би бас дуртжээ. Манай нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгч Splat брендийн маань одоо Juicy Lab гэдэг одоо хүүхдэд зориулсан бүтээгдэхүүнүүд байгаа. Шүдний оо болон сойз байгаа. Тэгээд сойз нь болохоор эхлээд сойз нэ за.
сайзын. Ямар олон юм бэ? За сайз нь болохоор өөр дээрээ ингээд мөнгөний ян агуулсан байдаг болохоор ингээд бактери үрждэггүй гэдгээрээ давуу талтай. Харин он болохоор одоо бидний одоо шүдэн дээр чулуу тэгээд одоо юм өнгөр үүссэн байдаг шүү дээ. Тэрийг ер нь бол 96% устгаж өгдөг. Дээрээс нь тэрнээс сэргийлж хамгаалдаг байгаа. Тэгээд одоо нөгөө хүүхдүүд чинь шүдээ угааж агаад оогоо залгичдээ шүү дээ. Тэгээд тэрэнд бол ямар ч санаа зовох зүйл байхгүй, ямар ч аюулгүй, эко, химийн нэрлэггүй. Ийм сайхан оо байна. Гэтэ энэ савлгаа нь ямар хөөх юм бэ те. Эсвэл бидний үед юм байгаагүй гэдэг шиг. Хаа маань Цэцэнгийн үед байна. Тэгэхээр одоо цэцэн Хэрэгтэй юм да. юу? Би хэрглэж үзсэн энэ шүү. Би хэрглэж үзсэн шүү. Минто энэ юникорныг нах уу, динозаврыг нах уу? Ямар эсэ? Гоё эснэ үү? Ингээд бодвол одоо гоё амт мамттай л хата тий. Энэ нөгөө жоохон байхад ингээд хүүхдээ ингээд амар юм ялуу амттай байсан. Амар мэлэн байдаг. Тийм бах уу? Одоо л гоё эсэ. Шүдээ угаад үйсэн. Шүдээ. Би энийг хэргэлдэг. За. Танаа галтгоогоор юу болж байна? Харж. Наач уус маслаад байдаг юм лээ. Маслаад идэг юм аа. Гинт ажиллаад өөрөө зүчих үү те. Сонирхолтой. Энэ болохгүй юм шүү дээ. Наач амар брэнд ядаргаатаас. Чи тусламж хэрэгтэй боллоо. Гэтэ миний тусламж байгаа ч наач нэг нэмэргүй байна. Босдгоо тусламж. Энэ зайрмагтай байна. Морожены. Тэ. Морожены. Зааж ойлгоц. За одоо. Оо завлцаа. Тийм л байгаа зү. Хөөе зайрмагтай аа гэж байд юм байна. Зайрмагтай оо. Морожены. Чи наатахаа ярих байсан юм. Нэр юм уу? Зайрмагтай Хараа биш. Киби би нүгэ шүдээ клубника. байгаа. Энэсээ зайрмагтай. Киби аа байна. Ямар гоё клубника. Энэ болохоор кивитэй. Үгүй хараач дахиад гүзэлэх юм. Strawberryтэй. Би 3 өнгийн оол мэдх. Вишня. Энэ юутай гэж бод. Чихэртэй. Чери мэрэтэй юу? Черит. Аа. Черитэй. Мэдчихгүй яах вэ? За. За хоёроо өнөөдөр болохоор юу ярих вэ гэхлээр штэ. Одоо би ингээд тэмцээн уралдаанд ороход манай гэр бүлийнхээ амар дэмждэг байхгүй юу? Тэгээ тойрын хувьд тэмцээн уралдаанд ороход гэр бүлийн дэмжлэг хэр одоо нөлөөтэй байдгүй. Чухал штэ. Нөгөө одоо ганцаараа л хийгээд байснаас одоо ингээд одоо гэр бүлийнхний дэмжлэг байна гэдэг чинь өөрөө айгүй тийм сэтгэл зүйн бэлтгэлтэй болчихно. Ер нь надад бол миний хувьд бол айгүй чухал гэж боддог. Марлагэ. Миний хувьд ч гэсэн аюул чухал та. Сүүлд яг сая хавар нөгөө хичээл ном, судалгааны ажиллаг амар ингэ явж хахад уус уул нь бол би чинь тэнд гэрээ цэвэрлээ байж ах хэвчээ шүү дээ. Гэтэ тэгэл юмудаа амар их орхигдуулдаг. Тэр бүх юмнууд дээр аав ээж ингэ гэрэх маань арт байхаар аюу юм ханд шигтэй. За манай зохицуулна гэж бодохоор өөрхөн юмнуудыг хийхэд аюу урамтай байдаг. Цэцгээд яадаг. Жохон хөвгтөн. Цэцэнд ер нь тэмцээнд ороход хэн тусалдаг вэ? Надаас Гэр бүлийнхэн бүгдээрээ. Бүгдээрээ. Манай дүүнэр гоё өглөө гоё амжилт хүсдэг байгаа. Тэгээ гоё медаль бариад хүрээд ирэх юм бол бундаг гэд. Гэтэ манай анаас гоё тусалдаг, аав ээж дэмждэг. Би тэгэл энэ чинь бүжгийн тэмцээн уралдаанд ороход нүрийн бод хаас эхлүүлээл тэгэл таслаа ш. Бас мөнгө хэвнэ. Нэг артист гэж. За. нэгтэй гоё юм. Амар. Хідээс хідээ онох уу? 10-аас 9.5. 10-аас 9. Шүхрэн алга юм шилээ. Оо. Гаргаад ирэх үү? 10-аас 9. Яа. Талагдав. Яа. Талглаа. Баярлаа. Зүгээр. За тэгэхээр одоо хэдүүлээ зочноор хоо. За. Өнөөдрийн зочноор олон улсын хэмжээний мастер Нанди Эрдэгч маань ирсэн байна. За баярлалаа. Хаппи гэрээ. Юу чадахгүй. За суугаарай. За өнөөдрийн дугаараар болохоор бид бүхэн яг юм гэр бүлийн харилцаа, тийм үү бас яг
зочныхоо онцлог тааруулаад юм спортын талаар бас ярина. Манай нэвтрүүлгийн бас нэг том гоё онцлог нь дугаар алган дээр юм өөр салбарын өөр онцлогтой өөрсний гэсэн юм гоё ертөнцийн хүмүүсийг урьж авчирдаг. Тэгээд бас энэ дугаарын онцлог маань яг та өөрөө байгаа. Ер нь ингээ бас спортын замналаар явхад ямар хөө байдгүй туршлага, за тэгээд гэр бүлийн дэмжлэг гэдэг талаас нь асуугаад гоё ярилцаад байв. Баяраа. Дайлья. Миний анхны удаа хийсэн шик. Гоё. Амар жим самтагтай. Та бага хата ер нь ямар охин байсан бэ? Ингээд өөрөө спортоор явна гэж ер нь бодож ирсэн үү? Тий, би ер нь багасаа л ер нь амар тийм жоохон ишүүд охин байсан байхгүй. Тэгээд бас нэлээд багасаа барилсан. Тэгээд ер нь манай ингээд спортоор хичээлдэг хүүхдүүдээс аягүй их байсан. Тэгээд манай гэр бүлийнхэн манай ах нараас аягүй их барилдаг байсан байхгүй. Тэгэл тэр эдийг харж байгаа л тэгэл тэр чигтээ очил барилдажсэн бай. Ер нь жудоогоор хичээллээд явж хахад айгүй олон ингээл тэмцээн уралдаанд явах арчин гэр бүлээ жоох ингээл хоош тавих тийм өдрүүд гарна шүү дээ. Тэнгүүд гэр бүл нь яг ямар хөө үед хамгийн их дэмжлэг үзүүлдэг байв. Өсвөрд байхад бол ер нь амар их зардал мөнгөний асуудал бас амар их байдаг байсан. Тэгээд ийш тийш тэмцээнд явах гэхээр зардал олдохгүй, нөгөө өсвөрийнх дөнгөж гарч иж байгаа учраас зардал мөнгө олдохгүй, тийм янз бүрийн мөнгөний асуудал амар их гардаг байсан. Тэрэн дээр ээж аав маань бас байнгын тусалдаг. Арга хийсээ илүү намайг нөгөө нэг ер нь бүх зүйл дэмждэг. Ийшээ тэмцээнд явна, тийшээ тэмцээнд явна гэж байнгын тэгдэг. Тэгэл тэр болгоны маань байнгын зохицуулж өгдөг, шийдэж өгдөг байсан. Тэр нь амар их дэмжлэг болдог ус миний хувьд бол. Тэгвэл одоо спортын одоо карьерийн турш одоо гэр бүлийн дэмжлэг чухал гэж сайн ярьж штэ. Тэнгүүт яагаад чухал байдаг талаар илүү нээлттэй яриад өгөөч. За жишээ нь одоо би бол айлын ганц. Тэгээ надад нөгөө нэг дүү мүгээ харах шаардлага надад бол барахтад тулгардаггүй байсан. Бус хүмүүсийн хувьд дүүгээ харна, гэр орноо цэвэрлэн, Цаг завын хувьд хичээлээ хийх хэрэгтэй. Би бол яг нөгөө нэг 16-7 дээрээ яг нөгөө нэг хичээлээ хийх үү, барилдах уу гэдэг яг ингээд хоёр сонголт гарч ирж байгаа байхгүй надад. Тэгэл яг тэр сонголтын дээрээ за одоо ингээд зорьснороо тэр жигтэй явъя гээл. Тэгээ ээж аав маань ч гэсэн тэр үед нэг юу яагаагүй гэр бүлийнхэн маань эсэргүүцээгүй амар дэмжсэн. За одоо нэг нь шийдэж байгаа бол гол нь битгий шантраарай гэд тэрэн дээр амар их дэмжсэн. Тэгээл хэрвээ ингээд дэмжээгүй байсан бол яхаа ингээд ерөөсөө түлхэц болохгүй ингээд өөрөө мэдтэй гэсэн байх үед одоо яах байсан? Ямар шийдвэр гарах байсан? би бол тэгтээ хаяхгүйсэн баха спортоо. Тэгээд зөрүүдлээл явж байгаа. Би ер нь айлын ганц болохоор жоохон дураараа. Тийм болохоор ер нь яг нэг нэлээл зөрүүдэл эхлэсэн баха. Би одоо ингээд тамирчин болоогүй байсан бол ямар мэрэгчлэр ажиллах байсан бэ? Өөр бодож исэн ч юм уу тийм үү? Яг тэгж бол бодож байгаагүй мэн. Гэтэ тамирчин болоогүй бол би инженер явцаа болох байсан юм лөө. Тийм л хичнээн жил энэ жудаа гэдэг спортоор хичээлж байгаа вэ. Тэгээд одоо анх хэдэн настайгаас эхэлж байсан бэ? Хамгийн анх 10 настайдаа ааваас гуугаад би барилдмаар байна гэх. Тэгээд манай намайг ордон дээр аваад тэгцсэн өгч нь өгчээсэн. Тэгээд эмэгтэй хүүхдийн хувьд бол ер нь гэр бүлийнх маань ер нь хийндээ бол ер нь бүгд л дургуулсан л да. Цочирсан баг. Тийм эмэгтэй хүн барилдана гэж юу байсан бэ гэд хэцүү штэ гэд дандаа тэгдэг байсан байхгүй. Тэгэл яг эхний 1-2 жил явж байгаа л тэр жигтэй бас дуртай болчихж байгаа юм чинь. Тэгээ манайх нөгөө нэг их наран гэд бүр толгойд байдаг байсан байхгүй юу. Тэгээд өглөө 9-өөс бэлтгэлтэй байдаг. Би өглөө алган 7 цагт босоод яг нэг автобусанд суугаад ганцаар явдаг байсан дандаа. Нэг автобусанд суугаад яг явсаар байгаа л спортын дуурдан дээр буугаад тэгэл бэлтгэлээтэл буцаал нөгөө автобусандаа суугаад дээр л явдаг. Тийм амар дуртай байсан. Бас багш нарын нөлөө бас байгаа байх тий. Тий. Хэр шахдаг байсан бэ? Ер нь ингээ бэлтгэлийн үйл явцаасаа ярил. Анх жудад ороход бол ер нь барахтай нэг их тэгж амар шахдгүй байсан. Яг эхний 1-2 жил яг нөгөө хүнийг дуртай болгох зорилгоор гэх юм уу? Яг өөрийнх нь хийх юмнуудыг тий ингээл дураар нь илгээлөө болж ийн гэл. Тэгэл 2 жилийн дараанаас авирсан. Бэлтгэл бол үнэхээр амар. Ерөнхий ивент итгэгч хөвөн зөөлн таатай мэдрэмж Kotex. Нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгч
хайр халамж эрүүл ихээр ертөнцийг дүүргэе Splat Brand. Ивент итгэгч Монгол сүүгээр дэлхийг ундаална Сүү хувьцаат компани. Ивент итгэгч Color Your Life Trinawa Brand. Жудоо гэдэг спортоос таны хамгийн дуртай тал нь юу вэ? Яг одоо дуртай болсон болохоор хэцүү байсан ч гэсэн хийгээд сан гэсэн шүү дээ. Тэр дуртай тал нь юу байсан бэ? Яг юунд нь дуурсан бэ ч юм уу тийм. Айлын ганц гэд гисэн шүү дээ. Тэгээд жудоод ороод нөгөө нэг хамт олонтой болох амар гоё байсан. Нөгөө нэг ингээд амар олон найзуудтай болоод нэгдүгээр хоёрдугаар нөгөө нэг бэлтгэл хийж байгаад медаль авах мэдрэмж нь амар гоё байсан. Хүнийг хожоод медаль аваад тэр мэдрэмж нь. Медаль гэсэн юм чинь одоо хамгийн гоё дурсамжтай тэмцээнээсээ яриач. Хамгийн дурсамжтай тэмцээн сая болсон Азийн авраг юм лөө. Би нөгөө нэг тасан дөрөвчдийн тэмцээнд ингээд барагтай медаль авч үзээгүй байжгаад тасан дөрөвчдийн Азийн аврагт ороод төрүүлсэн байхгүй юу сая. Тэгээд нөгөө нэг алтан медалийн төлөө барилдаж жагаад хожигдож явж байгаад 7 секунд үлдсэн байхад оноо авч хожсон. Тэр бол нэлээд л дурсамжтай бас амар тийм сэтгэл хөдлөл яг тэр 7 секунд оноо авчаар амаргүй байсан. Тэгээд тэр Амжилт гаргаад одоо том тэмцээнүүдэд ороод амжилт гаргаад ирэхэд гэр бүлийнх нь яаж хүлээж авдаг вэ? Манай гэр бүлийнхэн бол одоо ер нь бүгдээрээ амар их дэмждэг. Манай ээж, ах дүү нар, аавын ах дүү нар гэл ер нь ингээл ээж аав гэлтгүү бүр ингээ бүгдээрээ амар сайн дэмждэг. Надад амар бахархаад байдаг шүү бүгдээрээ. Тэр нь надад амар гоё байдаг. Танд ер нь яг шантрах үе байсан уу? Дундаас нь байсан. Би өмнө барагтай тэгээ шантарч үзээгүй байхгүй. Тэр жил бол яг 4-5 тэмцээнд дараалж яваад ерөөс нэг ч амжилт үзүүлээгүй. За ер нь болдог ч юм лөө гэж бас нэг бодож байсан. Тэгээд тэр үед нөгөө багштайгаа амар сайн ярилцаад багш маань миний сэтгэл санааг амар өргөж өгсөн болохоор. Тэр үед л яг болонгоол алдсан да. Тамирчны сэтгэл зүй өөрөө яг бэлтгэлтэйгээ бараг дүүцэх аюул чухал гэж яригддаг шүү. Тэгмээ тэр сэтгэл зүйг дэмжихэд гэр бүлийн оролцоо нь хэрэг байдаг бол ер нь бол маш чухал шүү. Ер нь л эмээ бол намайг ийш тийшээ тэмцээний явахад одоо ингээд онгоцны бодлого өглөө гарахад миний охин сайн барьлаад ирээрээ улсынхаа нэрийг далбаг тэнгэрт өргөчөөд ирээрээ мандуулаад ирээрээ гэд гаргадаг. Тэр болгоно надад амар гоё байдаг. Тэгээд яаж хожигдсоод хэдэн тэмцээн дараалж хожигдоод ирсэн ч манай гэр ах ер нь тэгж амар тийм хэцүү хүлээж авдаг дандаа за зүгээр штэ юм байдаг юм штэ гэдгээр амар ойлгуулдаг болохоор тэр нь амар гоё байдаг. Одоо нөгөө ээж тийшээ одоо тэмцээнд явна штэ. Гэрийнхнийгээ сандаггүй санах нь бол гайгүй. Найзуудтайгаа явж байгаа учраас ер нь дандаа үеийнхэнтэйгээ ингээд бид чи бөөндөө байнга явдаг. Тэгээ олон нэг явахаар Монголыг амар сандаг нөгөө нэг гэртээ харж гэрийнхээ ор хүнжилт унтахыг амар хүсдэг. Нөгөө дандаа буудлын ор хүнжилт унтсаар тэр чинийг явахаараа жоох удаан явал 2-3 тэмцээнд дараалаад орол бараг сар явна. Заримдаа 14, заримдаа 10 гэл. Ер нь хамгийн багадаа 7 хоног л явдаг. Тэгэнгүүт. Тэгээ жилд амар олон удаа явна. Гэрэл амар их сандагдаа. одоо ингээд та өсвөр наснда одоо ямар нэгэн байдлаар одоо гэр бүлтэйгээ нэм зөрчилдөх зүйл гарч исэн бах те. Одоо аав ээжийн үгээр явмааргүй ч юм уу. Тэм үед одоо ямар байдалтай байсан бэ? Тэм үед байсан уу ер нь? Тэм үе ер нь гэхдээ бараг гарч байгаагүй. Гэхдээ яг ганц хоёр тохиолдол гэвэл нөгөө нэг жоохон 17-8 байхад намайг бэртэнгүүт манай эмээ бол гэдэгдэг байсан байхгүй дандаа. Одоо ингэж бэртчихэл юм бол за одоо болнаа чи хэрэггүй. Тэгээд тэрнээс олж бас ганц хоёр удаа тэгж уйлж жоохон нэг тиймэрхүү болж явах нь болж байсан. Бэртгэд намайг бэртгэд амар дурггүй. Гэхдээ тамирчин бол бэртгэлгүйгээр амжилт гаргана гэж бол юусоо огт байхгүй. Сүүлийн үед ингээд хүн болгон утасны хамааралтай болоод гэр бүлтэйгээ байх ингээд цагаанд дүнсэж байгаа шүү дээ. Тэр талаас та нар юу гэж зөв? Одоо нөгөө ингэдэж штэ. Нөгөө тог тасарсан чинь гэрийнхэнтэйгээ том өрөөндөө тарлаа ихтэй ажгүй хүмүүс байна гэдэг штэ. Яг тэр шиг ингээд хаяа бол бүр ингээд тог тасарчаасаа гэмээр өдрүүд байдэн штэ ингээд. Бүр нэгэл утас руугаа ороод тэрнийг фэйсбүүкийг хит нааж холдуулаад байгаа бэ бүр ёо. Надад болооч гэмээр санагдаад хаяа бол бүр ингээд утасыг хургаад авчмаар санагдаад. Надад бол ингээд манай гэрийнхэн ингээд яг хичнээн завгүй угаасаа одоо нэг хүн болгоо утсаараа ажиллаа их амжуулдаг болсон.
гэлээ ч гэсэндээ за ажлын өдөр амждгүй маа хэд амралтын нэг өдөр яг гоё хүүхдтэй гэр бүлтэй яг гоё цаг заваад зарцуулаад утсаа ингээд холхон шиг аваачиж тавиад төгжд юм уу яа тий нэг сургуульд анги болгонд байдаг нэг юм утасны сэп байдаг шүү дээ тэр шиг юмд хийгээ тавьд юм уу яа тий тэгэд бүр нэг ингээд холдуулаад ингээд гоё гэрийнх нэрээ зүгээр тойрч суугаад юм ярьдаг ч юм уу эсвэл зүгээр гоё утас үзэхгүйгээр гэрийг одоо орой хоолоо идэж болж гин эсвэл тойроод гоё кино үзэж болж гин тэрнийхээ талаар ярилцаж болж гин надад бол тиймэрхүү ойлгоо. Эсвэл гадуур гаруулгаа юм. Манай ав бол та нар амар их уцаа өдөөд ингэж оцын доороос нь өөрөө сайхан үзээс. Гэтэ яг аав нөгөө нэг бас ингээ хоолны ширээний ард утас оролдохгүй байхыг одоо илүүд үздэг. Тэгээ дээрэс нь манай дүүнер шүн хулгаагаар утас үздэг байхгүй юу. Тэгээд аав орой алгон хурааж авдаг болсон тийм. Тэгээ би хураалгадаг. Чинийхийг өсөр ах уу? Чинийхийг өсөр. Энийхээ яриа хураахгүй. Манай зочны хувьд яадаг вэ? Гэр бүлийн одоо гоё харилцаагаа. Манайх бол гэхдээ ер нь нэг гэр бүл дотроо гэхээсээ илүү ингээд хамаатнуудаараа амар их татна байдаг. Бүр ингээд ах дүүнраараа бүгдээрээ амар татна байдаг. Тэгээд 100 болгон ийш тийшээ бүгдээрээ хамт хөдөө явдаг. Ямар нэгэн баяр ёслолоор одоо Мартин 8 цагаан сар яг шинэ жил тэгээ нэгнийхэн өдрөөр ер нь бүгдээрээ дандаа нэг нэдэ цуглаж идэг байхгүй. Тэгээ би нөгөө нэг тэр юмд нэг барахтаа явж чадаад байдаггүй байхгүй. Нэг өдөр болгон бэлтгэлтэй. Тэгээ байнга гадагшаа явдаг. Тийм болохоор яг бүгдээрээ намайг дэмждэг. Би яг манай хамаатнуудын хувьд гэвэл бүгдээрээ амар тийм татна. Амар гоё ярилцаад байдаг. Би л нэг том гэр бүл болж байна. Тийм амар. Тэгээд ер нь ингээд бүгд төрс ах トゥ шиг байдаг. Одоо ингээд холж гисэн бүгд тийм төрс ах トゥ шиг байдаг. Тэр яаж иж байгаа л нэг баярын өдрөөр уулзаа. Гоё enjoy хийгээл. Тийм бүгдээрээ. Марлагаа. Манайх нөгөө карантины үеэр амар кино хамт үзсэн. Карантинлэгч гарсан аавч ажилгүй, ээж ч ажилгүй, бид нар ч зээл болчихгоот. Арай ингээл кино үзэл тэгж байхдаа хорон аягүй татансаад аавыг амар кедрам үздэг гэдэм биз. Аавч мөр ингээд суугаад ингээд үзээд идэв л. Тэгэл яг тэр талаасаа карантины жилүүд яг нэг өвчин завлан гэдэг зүйлээс хэцүү байсан ч гэсэн бас хамтдаа байх тийм хугацаа олгоцсон байхаа. Тэгээ тэрнээс хоошоод ингээд байскел кино үзэх гэлээд болчихсон шүү дээ. Компьютероо тавьж байгаа л фонд. Тэгээд ер нь хооронд харилцаагаа сайжруулчихдаг байхаа. За зочноосоо нэг асуух асуулт байна. Одоо ингээд таны амьдралд одоо спорт гэдэг одоо жудаа тий? Жудаа маань одоо хэрхэн нөлөөлсөн бэ? Нөлөөлсөн бэ гэж байна. Таны яг ийм төв хүн төлөвшөл таныг дэвчээрч гэх юм уу одоо. Төвчээр бол мэдээж спорт хичээлж байгаа хүн болгонд суун. Тэгээд манай жудаг нэг давуу тал нь гэх юм уу нэг хүндлэл арай илүү байдаг. Бидэд нэг ах, хоёр ах байсан ч гэсэн орж ирээд цагаан өмөрснөөгөө ёсолдог бүгдээр нь багш нартай өглөө болгон ёсолдог. Тэгээл ингээл ах их нар юмсэн бол заагаа гээл их тийм хүндлийн тал дээр арай илүү тийм юу идэг. Тэгээ би одоо ингээд гадуур явж байгаад ингээд таньдаг хүнтэйгээд өө сайхан өмөрснөөгөө шүү ёслаад тэг хүмүүс яагаад ингээд байгаа ингээд ноог дандаа тэгдэг. Тэгээ нөгөө нэг дивжин дээрээ гарахтаа бас нэг өөрсөлдөгчдөг ингээд тий ёсолдог. Тий. Би яг хоёр талаас ингээд ёсолдог. Тий. За ингээд тэмцээнд ороход хүнд ингээд ялалтч байна, ялагдалч байна. Одоо хэрвээ ялагдаад гэртээ буцахад одоо гэр бүлийнхэн одоо юу гэж хэлвэл одоо гой санагдах вэ? Юу гэж зөвлөдөг вэ ч юм уу? Дэмждэг ямар орны үг хэлэх вэ? Таны сэтгэл санааг өргөхөд ямар үг илүү нөлөөлж чадах уу? Тэгтээ яг нөгөө нэг хожигдоод онгоцны бодол дээр ингээд бууж байгаа тийм Монгол руу явж байгаа. Тэгээд нөгөө нэг явсан тэмцээнийхэн зардлыг бас хөөсөө ингээд дээж авнаар бас заримдаа гаргаж байгаа шүү дээ. Яг тийм үед бол тэгтээ ер нь бараг үг нөлөөлөхгүй тий амар хэцүү л байдаг. Тэгээд яг гоо гэр бүлийнхэн бол мэдээч чи инглээ чи тэглээ гэж ерөөсөө огт ярихгүй шүү дээ. Гэр бүлийнхэн бол ерөнхийдөө дандаа дэмжиж байгаа. Тэгээд гэрлөө харих мэдрэмж бол амар байдаг. Бараг ийм л үг тийм байхад байхааргүй. Хэцүү шүү дээ. Ер нь ингээл амжилт гаргах гэж явчаал явах болгонд л хоосон буцаж ирээд байвал зүйлтэй. Хэцүү л байдаг. Ер нь Гэхдээ одоо ингээд таны гэр бүлийнхэн бол ингээд тодорхой хэмжээнд ингээд чадхаараа дэмжиж байгаа шүү дээ. Тэнгүүд яг тантай адилхан замыг өгөөд спортын замлаар явж байгаа мөртлөө гэр бүлийнхэн дэмжихгүй байгаа хүүхдүүдэд хандаж үг хэлэхэд ч юм уу, урмын үг хэлэхэд ч юм уу, тийм үг. Яг хүн үнэхээр дуртай бол тэгэл аргын олд юм дөө яаж хийж байгаа л тэгээ
битгий шантраарай л гэж хэлээ да. Нэгэнт зорьсон л бол тэгэл дуусгах л хэрэгтэй. Син үзэх хэрэгтэй. Шүүсийн явах хэрэгтэй. Дуустал нь явах хэрэгтэй гэж бодчих. Өнөөдрийн дугаарын зочин бол олон улсын хэмжээний мастер Нандин Эрдэгч маань хүрэлцэн ирээд бид бүхэнтэй бас гэр бүлийн талаар халуун талаар ярилцлагыг өрнүүлж байна. Тэгээд хоол боловсруулах, дархлааг дэмжих Парвита ягууртай Далия. За баярлалаа. Мөн манай нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр бүх төрлийн бэлэн хувцсыг 7 хоног бүр шинээр Итали улсаас оруулж ирдэг Ternovo брэнд ажиллаж байна. За ингээд бидний урилгыг хүлээн авч ирсэн танд баярлалаа. Тэгээд бид нар бэлгтэй байгаа. Тэгээ бэлгэндээ ингээ бит хоёр явд юм аа. Нөрмийн да. Амар ажил үргээ хуваар мөрт тий. Тий. За нэвтрүүлэгт орсон сэтгэл ямар вэ? Нөө нэг яг би нөгөө барахтаад ингэж нэвтрүүлэгт орж байгаа гэдэг жоохон хитрээд тэгтээ нөгөө үеийнхэн байгаа болохоор арай гайгүй байдیں۔ Арай бас гайгүй. Бид нар бас яг таныг орж ирэхээр за үеийн ихч бидэдтэй ингээ айгуу сайн бол манай жинзээгийнхаа амар тэгж. Тань гэхдээ ойрд орох тэмцээн байгаа юу? Одоо ер нь хэсэгтэй байхгүй. Сая 4-5 хэмжээнд дараалж байгаа. Ер нь нэлээд завгүй байж байгаа л. Одоо амарч эхэлж байгаа. Тэр нь эхлэх гээл. За. Зя ингээд манай нэвтрүүлгийн ивент тэтгэгч Дэлхийг Монгол сүгээр ундаална Swift компани маань гарын бэлэг байгаа. Баярлаа. За дараагийнх нь болохоор одоо эмэгтэйчүүд октод бидний байнгын хэрэглээ болсон Cotex-ийн маань гарын бэлэг байгаа. За баярлаа. Бас болоогүй. Одоо шүд ирүүл бол би ирүүлээ гэж ингээд манай Splat-ийн маань гарын бэлэг бас байгаа. Баярлаа. За өнөөдрийн дугаарын маань оролцогч Нандин Эрдэнэгч байлаа. Тэгээд танд одоо үзэгч хүүхдүүдэд хандаж хэлэх үг байгаа болов? Гой төгсгөөд. За өнөөдрийн нэвтрүүлэгт ямар ч байсан урьж оролцуулсанд баярлаа. Ирсэн баярлаа. Ирсэнд баярлаа. Тэгээд ер нь яг би бол одоо ингэж өөр спортер хичээлдэг болохоор угаасаа спортын талын жоохон зөвлөгөө өгөхгүй л байна л да. Тэгээд ямар ч байсан өөртөө сонгосон бол тулхны яваад үзэрээ. Хичээгээрээ битгий шантраарай гэж зөвл хичээгээрээ Чаднаа. За тэгээд ихчтэй цаашдын тэмцээн оролдоонд нь амжилт хүсье гэж хэлээ. Баярлаа. Өдөр маань хүлээн авсан баярлаа. өрсөнд баярлаа. За пост бүжиглэх үү? Манайх ингээ бүжиглээд идэг юм ба. Одоо ингээ басаа буу. Нөгөө манайх нөгөө хоёр бүжигчэнтэй болохоор яа харахгүй ингээд бүжиглэхтэй. Тий ингээд бит хоёр өөрт бүжиглдэг болчихсон. Одоо ингээд бүжиглэх. Нэг нөгөө ямар бүжиг байсан бэ? Энийг хийгөө. За хашаараа ий. За тэгээ дараагийнхаа дугаараар уулзъя. Баярлалаа.